За сайн байна. За уучтараа унтчих нь одоо шүн төлөөр ингээд бас ороод ирлээ. Сайн байна уу? Намарч сайхан уу? За. Ажил төрөл таадаг уу? Таав. За энэ хаваар бас энэ төлсний түгээ хэрэглээ ямар байна гэж энэ танаа 9 дугаар хороогоор шалгаж яваад танаа дүүтэй энэ дэлгүүрийн гадаад харалтаа. Тэгээд бас асуусан. Төлсний цэг асуусан чи яар манай төлж байгаа юм байна. Энэ хэрэглээ ямар байна нөгөө аюулгүй байдал таад бол бас мэдээлэл байнга л авч байгаа тий. Төлсний хэрэглээтэй холбоотой одоо болж байгаа болохгүй за янз янзын эрсдэлтэй хүндрэлтэй асуудлууд олон байна. Тэгээ яг одоо бас энэ айл өрхүүдээр энэ чинь нөгөө 100-наас шалтгаалж байгаа галгаа за тэгээд одоо нөгөө арга аргачлал гэж ингээд олон юмнууд байгаад байгаа. Тэгээд бас айлуудаар нь орж үзье. Ямар хөө нөхцөл байдалтай байна. Яавал одоо бас илүү хэрэглэн дээр нь бид нэр зөв одоо хүндрэлт өгнөлт өгж болохоор гэдэг. Хорооны ажил амьдрал энэ гудамж талбай хотын ажил амьдралтай холбоотой өөр одоо санал онол хэлэх ярих анхааруулах зөвлөх асуудлууд хогл байна. Яагаад энэ баян зүрх дүүрэг одоо ингээд хогоо заримдаа сардаа нэг ирнэ, заримдаа бараг 2 сар болоод нэг ирнэ. Бараг болж сар гарan болчихж ирнэ. Тэгээ нэг хогийн бүкэр авч тавиал төд толгой нөгөөтөнд дүүрч. Тийм. Тэгэл пошин дотор хогоо аваад гашааны гадаач гашаан дотрооч хогоо аваалсаар хэдэл. Тэгээ хогийн бүкэр хүлээсээр хэдэл. Хогондоо хогондоо тай. Харин хавар одоо хогл их байна гэдэг ялангуяа баян зүрх дүүргийн иргэд орсон суугчдаг гэдэг. Сая бүкэр үл ерөөсө сард нэг л тутай ирнэ. Тэгээ нэг ирнэ. Заримдаа сая 7 сард бол бараг сар гарan бараг 2 сар болж ирсэн баг. Надад мөнгөрөөж ирсэн. 6 сараас үлээр ирсээс ирээгүй 7 сард ирээгүй бараг 8 сар ихээр ирсэн яасан. Эдийн манай гудамж нь хоёр яв гэсэн ингээд хэлж байгаа. Наадмаас хойш одоо 2 л бүкэр ирж байна. Тэгээ нөгөө энэ хоёул бараг авчирал буулгаад явуугүй бараг ингээд уул аваа шиг дүүрэл яваа. Тэгээд өглөө наваа явчихсан. Оройн бид нэр ажилдаа яаж авах чинь орой ирж байгаа. Тэгэл өглөө бид нар шиг өглөөд ажилласан. Тэгээ үндсэндээ танаа хог болвол сардаа нэг удаа ачигддаг юм биш үү? Бараг 2 сард нэг. 2 сард нэг. Сая би танаа баян зүрх дүүргийн 22 дугаар хороонд дүүргийн засаг дарганаар тамгын дарга гээд нийслэлийн бүрэлдэхүүнтэй ирж ажиллаад тэгээд одоо энэ дүүргийн засаг дарганаар хороон засаг дарга хэсгийн ахлагчдтайгаа хуваар гаргаад энэ дүүргээрээ хороогоороо хэсгээрээ айл өрхөөрөө явж ажиллаа. Гомдол саналыг маргадуулаа. Хог хаягдсан авах амьдралтай холбоотой асуудал дээр нь бичилж орж асуудлыг шийдээ. Гэсэн энэгээр ерөөсөө яваагүй байна. Хуваар нь гардсан үг нь. За тэгвэл эркэтэйгээ ямар ч ингэж явж би сая нөгөө 9 дугаар хорооны энэ төлж байгаа айлаар ороод цар төлж байгаа юм байна. Тэгээд гэрт нь орж ярилж сууж байгаад их сайхан одоо халж ийн ашиглаж байна. Тэгээд тэр айлаар ороод тэгээд нааш тэр цэг тэнд ажиллахгүй гэхээр наан дахиад ирж энэ танаа ажиллаж байгаа зэгч чинь энд байгаа юм байна гэж зогсож байгаа дэр байхгүй. За эркэтэй нэг чихэр боол орч өгч. За ажлын байранд ч гэсэн одоо эн чинь 2 дахь гэрчийн уучраас айлд орж ирж байгаа яаж болсон байх вэ? За тэгээ амжилт хүсье. Сайн ажиллая шүү. За. Ирж байгаа иргэд орсон суугчдтай бас зөвлөгөөгөө сайн өгөөд. Тэгээд зөв талаас нь ойлгуулаа тий. Янз янзын асуулт байвал одоо мэдгүй сонирхсан зүйлүүд байвал тэрийг сайхан хариулаад үйлдвэрээс борлуулагчаар ажиллуулахдаа бас заавар зөвлөгөө өгсөн тий. Ингэн тэгнэ гэдэг. Тэгээд ямар нэгэн байдлаар үйлдвэртэй холбоотой бүтээгдэхүүн борлуулалттай холбоотой асуудлууд байвал санаа зовлтгүй бас биднэрт саналаа хэлээрэй. Үйлдвэрийнхаа удирдлагууд бас энэ борлуулалтын менежер гэдэг таныг хариуцсан хүмүүс байгаа тийм. Тэр хүмүүстэй бас энэ дээр одоо иргэдийн санал гомдол юу байна? Анхаарах асуудлууд юу байна? Өшөө одоо яавал юун дээр нь илүү бид нар өндөр бэрхшээлүүдэд шийдэж болохоор байна гэдэг дээр чөлөөтэй санал бодлоо хэлээд асуудлуудаа хамтраа шийдээд яваа шүү. За амжилт хүсье эрхэл. За.